Өчигдөр буюу 1 сарын 8-нд Моби 2013 Суглаат аяны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа аймгийн хөгжим драмын театрт боллоо. Тус үеэр дуучин соёлын тэргүүний ажилтны Идэр Чавлан болон аймгийн хөгжим драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөн барьсан. Мөн үзэгчдийн дунд азтан шалгаруулсан юм. 5,000 нэгжийн азтнаар 2, би брендийн подволк 1000 нэгжний азтнаар 3, 2500 нэгж болон Алтан ураг хамтлагийн Монголын нууц товчоо CD-гээр 2 азтан, зургийн цомгоор 1 азтан, Мавсны суураар 1 азтан шалгаруулсан бөгөөд супер азтан гар утас хоцсон юм а. Mobicom компани 10 хэрчүүдэд зориулсан сар шинийн хамгийн том бэлэг болох автомашины суглааг 2 сарын 7-ны өдөр тодруулна. За өнөөдөр ганцхан Mobicom-ийн шинэ оны анхны хацтан тодруулахаар ганцхан манай 10 хэр хотноо ирж 10 хэр хотод маань хацтан шалгаруулж тэр дундаа супер шагнал болох те Chiario гэдэг машиныг супер хацтандаа бэлдээд тэгээ Mobicom-ийн 10 хэрчүүд маань барьж байгаа шинэ оны анхны бэлэг тэр дундаа манай 10 хэрчүүдийн бас өөдөлж байгаа, хөгжиж байгаа амьдрал нь сайхан болж байгаа бас нэгдлийн илрэл. Яг тэгэхээр эн чинь ямарваа нэгэн үйлчлэгээний байгууллага хэрэглэгч ихтэй болох тусмаа тэрнийхээ бас хэрэглэгчтэй баярлаа гэдэг талархлаа тий. Баярлаа гэдэг тэр чин сэтгэлийн талархлыг азтан явуулж шалгаруулдаг. Тэгээд Mobicom-ийн хамт олонд бас бүх 10 хэрчүүд үр ангажуудын хүмүүс баярлалаа гэж хэлэх зүйтэй байх. Тэгээд миний нутгийн зон олны азн алгандаа багтаж сансан бүхэн биелж сарвайсан бүхнээ тийм аваасаа гэж 10 хэрчүүдэд хүсэн өрөөё. Тэгээд 2013 оны 2 сарын 7-нд машиныхаа тохирлыг явуулах юм байна. Тэгээд тэр хүртэл та бүхэн бас нэгжээ авч хийгээд тэгээд азтан болоорой. Тэгээд танай төлөөс хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн өрөө. Цэнэглэх тусам хожих магадлал өндөр болохыг дахин сануулж байлаа. 10 хэрчүүд дундаас Азад нь алгандаан багтсан 1 азтан 2 сарын 7-нд автомашины эзэн болж сар шинийн Азадаар дүүрэн утх торгон агшин тун удахгүй тодорно. Уцаан цэнэглэж суглааны эрхээ өсгөн автомашины эзэн болохыг уриалж байсан. Ингээд уцаан цэнэглэж азтан болох торгон агшныг хүлээх л үлджээ. Аймгийн халдвартын эмнэлэгт гахаа хавдраар өвчсөн хүүхдийн тоо ихсэж байна. Гахаа хавдар нь шүүгдэгч вирусаар үүсдэг булчирхайлаг эрхтнүүд болон мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг, агаар туслын замаар дамжин халдварладаг зочмон халдварт өвчин юм. Ихэвчлэн 5-18 насныхан уг халдварт өртөмхий байгааг онцолж байлаа. Мөн он гарсаар халдварт шар өвчний дэгдэлт ихсэж байгааг дурдж байсан. Эмнэлгийн багтаамж муу учраас хөнгөн гэсэн хүүхдүүдийг гэрээр нь эмчилгээ бичиж өгч явуулж байна. Ингэснээр эцэг эхчүүд хөнгөн гэд хүүхдээ цэцэрлэг сургуульд нь явуулж байгаа нь халдвар тархах үндэс болж байна. Ер нь бол оны 2012 оны 10 сараас эхэлж энэ гахаа хавдрын өвчлөл бол аймагт дэгдэлт маягаар гарч эхэлсэн байгаа. За тэгээд энэ дээр бол энэ өвчлөл маань одоогийн байдлаар энэ 10 хэрийн сургуулиуд ялангуяа 2 дугаар, 4 дугаар сургууль, 1 дугаар сургууль, зохицолборууд гэсэн цэцэрлэгүүдээс болохоор бол 8 дугаар цэцэрлэг гэж ингээд гахаа хавдрын өвчлөл нэлээд олон хүүхэдийг хамарсан ингээд байдлаар бол өвчлөл илэрлээ. За өвчлөлийн хувьд бол ерөнхий тооны хувьд бол ер нь бол би яг төчнээ хүүхэд гэхэд бол нэлээд бэрхтээ. Ягаад гэвэл амбалт тойроор өрхийн имлгүүдээр явж байгаа, манайхаар хандаж байгаа, зөвхөн хэвтэж имжлүүлж байгаа хүүхдийн хувьд бол ер нь оны эхтлээс ахуулаад 30 гаруй хүүхэд бол болчлоо. За тэгээд энэ өвчлөлийн гол нь ягаад энэ сургууль цэцэрлэг гээд энэ коллектив байгууллагуудыг олноор хамраад байгаа юм бэ гэх юм бол энэ өвчлөл маань агаар туслын замаар халдварладаг, шүүдэст вирусээр үүсгэгддэг. Тэгээд гол гэмтдэг эрхтэн маань булчирхайлаг эрхтэн болон мэдрэлийн тогтолцоо гэмтээдэг ийм хурц халдварт өвчин байна. За тийм учраас амьсгалын замаар агаар туслын замаар халдварладаг учраас яг л энэ том төс өвчнөд ижилхэн нэг коллектив байгууллагын олон хүүхдээ ингэж хамарч олноор нь өвчлүүлж байгаа. За тэгээд энэ дээр хөдөлмөрчид юуг анхаарах вэ гэвэл хамгийн гол нь энэ өвчлөл маань 5-аас 18 насыг нийтэд нь тэр насны хүүхдүүд голчлон энэ өвчнөр бол өвдөж байгаа. Тэгээд бага насны хүүхдүүд болохоор яг эхээс нэг сул дархлаатай байдаг учраас бага насны хүүхдийн өвчлөл бол арцсангүй бол бага. Тэгээд ерөөсөө одоо манай яг энд бүртгэлд нь бол 6 наснаас 18 насны хүүхдүүд голчлон өвдөж байна.
За тэгээд энэ өвчний ерөнхий эмнэлэг зүй нь болохтойгоо зэрэг ер нь өвчин эхлэхээс өмнө ерөнхий хордлогын шинжүүд эхэлдэг. За хүүхдүүд бол бага зэргийн одоо халуурч болно. Ер нь голцоо одоо чихээр хатгалаа энэ шанаар өвдлөө гэсэн зөвөртэй 2-3 хоног л яваад байгаа юм л да. Яг энэ хугацаанд дотор л бид нэр барьж аваад одоо яг илрүүлээд тусгаарлчих юм бол энэ олонноор ингэж хамрах өвчлөл бол багасах ёстой. Гэтэл яг энэ үед нь бид нар ч ер нь эцэг эхчүүд энэ үедээ анзаардаггүй. Өвчлөл ингээд өвчлөөд эмч онш тавиад одоо энэ хүүхдийг ингээ хэвтрийн дэглэм сахиулаараа гэртэн байлгаараа гэж акт өгч яхад л манайхан явуулаад байгаа байхгүй юу. Ийм учраас л энэ өвчнийг бид нэр одоо ингээд олон хүүхдийг хамруулчихж байгаа. Тэгэхээр энэ өвчний эхний одоо шинж ерөнхий хордлогын шинж нь бол миний хэлснээр тэр шанаар өвдлөө хоолнд дургу болох ч юм уу эсвэл нэг жоохон хүүхдүүд бол унжгаар ерөнхий одоо хэвийн байдлаас өөр болох нэг сайндаа нэг 2-3 хоног л үргэлжилнэ. Тэгэл ерөөсөө чихний арын хонгорхой юм уу шанаа руугаа хавтаал тэр хавийн одоо булчирхай шүлсний булчирхай өрөвсөл тэгээ ерөнхий хордлогын шинжүүд илэрч байгаа. Гол төлөв бол нэг талыг юу хоёр талыг хамардаг. За тэгээд энэ өвчлөлийн эхний одоо энэ шинж тэмдгүүд илэрхтэйгэн зэрэг хүмүүс бол хүүхдүүд бол ерөөсөө юм ууж идэж чадахгүй амаа ангахаар өвддөг, хоолн дургу болдог, аман сангадаг зэрэг зөвөрүүд илэрдэг. Яагаад гэвэл нөгөө шүлсний булчирхайг өрөвсүүлж байгаа учраас шүлс ялгарлалтыг багасгачдаг. Үүнээсээ болоод хоолн дургу хоол уусруулах талын зөвөрүүд эхлээд ирж байгаа. За тэгээд манайхан яг энэ үедээ одоо яг тэр шанаа нь хавдцсан өрөвсөлтөй үедээ орж ирж онцлуулж байгаа боловч яг тэр нөгөө эмчийн заасан одоо хэвтрийн дэглэмийг барьдгүйгээс энэ өвчний хүндрэлүүд гардгийг. За энэ өвчин чинь цаашдаа хүндрэлтэй. Яагаад гэвэл булчирхайлаг эрхтнийг хамарч байгаа учраас хүний биед байгаа тэр булчирхайлаг эрхтнүүдийг олон одоо югаар тэр вирусын хордлого нь одоо цусны одоо эргэлтээрээ вирусээр ингээд дамжаад булчирхайлаг эрхтнүүдээс хамгийн их хүндрэл өгч байгаа нь энэ нойр булчирхай өрөвсөл. Одоо энд манай хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүд маань нойр булчирхай өрөвслөөр дандаа хүндэрсэн хүүхдүүд байгаа. За тэгээд ахлах насны одоо хүүхдүүд буюу өөрөх юм бол ахлах ангийн 18 хүртэлх насны хүүхдүүд нь болохоор менингитээр хүндэрч байна. Ийм хоёр хүндрэл одоо манай энэ аймагт гарсан өвчлөлийн гол юуг нь суурийг үл эзэлж байгаа л да. Өвчин эхлэх үедээ халуурах, толгой өвдөх, хоолой хүндрэлэх, жихээр хатгаж өвдөх, бөөлжих зэрэг ерөнхий шинжүүдээр эхэлнэ. Иймд эцэг эхчүүд хүүхдээ халдвар осныг мэдсэн даруйдаан цэцэрлэг сургуулиас нь чөлөө авч, эмчийн зааврын дагуу хөнгөн үед нь гэрээний дэглэм сахиулж, хурдан эдгэх юм бол халдвар дарах нь бага юм. Гахаа хавдрын эсрэг гурвалсан вакциныг манай аймагт 2009 оны 1 сарын 1-ээс эхний тунг 9 сартайд, хоёр дахь тунг 2 настайд нь хийж эхэлсэн бөгөөд вакцинтай хамрагдсан хүүхдүүд халдвар төртг нь бага байгааг онцоллоо. Хүнсний манлай үйлдвэр дэлгэрэнгүй сувзаад компани тийм ялгуулсан хэмээгч усан могоо жил айлчлан ирэх сар шинийн байрыг өгтөж Монгол шар тусаар эмрэг хийж уламжлалт аргаар боловсруулсан Монгол хэвийн бав, тахилын бав, самар цэцгийн тусаар багсарсан 13 шанцтай цагаан явн, цамарлаг зэрэг сар шинийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хэрэглэгчтэй өргөн барьж эхэлсэн байна. Дэлгэрэнгүй сувзаад компани сар шинийн эдгээр бүтээгдэхүүнүүдээ өнөөдрөөс эхлэн Төв Бараанцахын баруун талд байрлах гэр худалдааны төвөөр дамжуулан борлуулж эхэлсэн байна. Үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн хэдийнэ танилцуулсан тус үйлдвэрийн хамт олон сар шинийн байрыг тохиолдуулан томоохон урамшууллыг зарлаад байгаа мэнэ. Тодорхойлбол дэлгэрэнгүй сувзаад компани сар шинийн бүтээгдэхүүнийг худалдан авснаар 35 мянган төгрөгийн худалдан авалт тутамд нэг суглаа бөглөн сар шинийн тавгийн эдээ хэвийн бав, цомрлог явн, цагаан явн зэрэг бүтээгдэхүүн хожихоос гадна супер шагналт нь Орос улбаны улсын байгаль нурт аялж ихтгэл хамбын гэгэл лагшинд мөргөх аяллаа эрх юм байна. Өнөөдрөөс эхлэн дэлгэрэнгүй компани уламжлалт цагаан сарын хэвийн бавны үйлдвэрлэлээ эхлэн борлуулалтын үйл ажиллагаа зах дээр эхэлж байна. Ингээ та бүхнийг сар шинийхэн бэлтгэл хэвийн бав, цомрлог явнгээ зах дээр барилж байгаа энэ гэрээс ирж худалдан аваарай гэж хэлэх байна. Мөн суглааны урамшуулалттай байгаа 35 мянган төгрөгийн худалдан авалт тутамд нэг суглааны эрхтэйгээр оролцож байгаа. Суглааны супер хонжуур нь Оросын албаны улсын ихтгэл тамб мөнх тийм эрхийн бичгээр шагна. Бусад урамшуул нь бол дандаа бүтээгдэхүүний багц тийм бэлгүүд байгаа. Гэр худалдааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж байх үеэр сар шинийн бүтээгдэхүүний анхны хэрэглэгч худалдан авалт хийсэн. Анхны худалдан авагчид тус үйлдвэрийн хамт олонны зүгээс бүтээгдэхүүний дээжийг гардуулан өгч мөн анхны суглааг бөглөсөн юм а. Дэлгэрэнгүй компанийн байнгын үйлчлүүлэгч тэрээр олон сар шинийн баярын эдээг тус үйлдвэрийн бүтээгдэхүүнээр засаж байгаа гэдгээ онцолж байсан юм а.
За чинь одоо ерөөсө жил болгол эндээс авдаг. Дэлгэрхээс авдаг би юм аа. Тэгээ би дэлгэрхээс авах гээд ингээд ирчээд ингээд өцтөр ирсэн чинь ингээд захаалттай гэр нь ингээд эзгөө чойчтой байсан. Тэгээ өглөө би юм хөдөлтөж авах гэж ирсэн чинь манай хүүхдүүд минь юугаа нэгээд байж гэн. Тэгээд юм хөдөлтөж авлаа. Одоо энэс цааш тэгээ миний хүүхдүүдээс дандаа яадаг одоо өнөр өтгөн өстөн олон төмөнд одоо жил болгон ингэж өнөр өтгөн сайхан ингэж үйлчилж байгаарай гэж ил ирээл дээ. Оо сайн би одоо жил болгон л эднийхээс хүнсний үйлдвэрээс авч идэв дэлгэрхээс. Сая бас ямар хэлдэг би тэгэл боов дахлын боов авлаа тэгэл авах гэсэн юм авлаа. Дэлгэрэх хүнс компани түүх 70 жилийн хүрээнд 70 хэрэглэгчийг азтан болгож байсан бол энэ удаад сар шинийн азтай хэрэглэгчээ Орос улбаны улсын байгаль нуурт аялуулж ихтгэл хамбын гэгэл агшин мөргөх аяллаа эрхээр шагнахаар болсон байна. Ам чанар сайтай сар шинийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийн сацуу суглаа бөглөн супер шагналын эзэн болоорой гэдгийг тус үйлдвэрийн хамт олонны зүгээс энэ дашрамд уриалж байсан юм а.